Орхисон дэлхийн хамгийн том хотуудын нэг гэж одоо хэлж болно. Япончууд бол маш ажилсаг хөдөлмөрч улсууд учраас одоо цаг маш их сайн барьдаг эрдэж хүмүүс. Тийм учраас одоо өглөө эрт одоо метрондоо суугаад ажил руугаа явахдаа Токио хотын яг эд ачаалттай өглөөний 7-оос 8:30 хооронд хамгийн их ачааллыг одоо үүсгэдэг гэж одоо хэлдэг. Үйлдвэржилт хөгжөөд 1900 одоо 50-аас одоо 70 оны үед эдийн засгийн хөөсөн бөмбөлөг үүсчихсэн үед Японы нийгэмд одоо бүхэл бүтэн тийм нийгмийн давхарга одоо бий болж исэн гэж одоо хэлдэг. За энэ чухам яг ямар давхарга юм бэ гэхээр одоо salaryman буюу одоо хөлсний ажилчин гэж одоо хэлдэг тийм нэр томьёо одоо гарч ирсэн. Одоогийн байдлаар бол одоо японочдын хувьд одоо salaryman буюу хөлсний ажилчид буюу цалингаас цалингийн хооронд ажиллаж за энэ ажиллаж явах хугацаанд одоо нийгэмдээ танигдаж баг хамт олондоо нэр хүндтэй байж чадах юм бол улмаар одоо ажил амьдрал нь дээшилж одоо бүх зүйл одоо сайн сайхан болно гэсэн тийм залуу хүмүүсийн бүхэл бүтэн баг бий болж исэн. За энэ salaryman-уудыг одоо ажиглахад маш амархан гэж одоо хэлдэг. Одоо тухайн үед одоо salaryman болохоор нүдний шилтэй тэгээд нэг тийм жижигхэн үүргэвчтэй. За тэг үүргэвчэндээ голцоо одоо ноутбук, компьютер, ном за мөн одоо бенто буюу эхнэрийнхээ бэлдэж өгсөн хоолыг одоо аваад ажилдаа явдаг. Ер нь голцоо ер нь гэдэг тийм цагаан цамцтай цүнх хөрсөн хүмүүсийг одоо salaryman гэж одоо нэрлэжсэн. Одоо бол тэр salaryman хүмүүсийн бас тийм хэм маяг бол баг багаар өөрчлөгдөж байгаа. Ягаад чухам японочдын salaryman-аас өөрчлөгдөж байгаа гэхээр бүхэл бүтэн нийгмийн одоо нэг хэв загварт цутгсан хүмүүс бас хэтэрхий олон болоод ирэхээр нийгэм маань өөрөө тийм хүн гэдэг шинжээ ерөнхийдөө алдаад тийм автоматсан байдалд бол орж ийн гэж японочд бол өөрсдөө үзэж байгаа. Тийм учраас одоо бусад одоо үйлдвэрийн ажилчид болон нэг хэв загварт цутгсан улсуудаасаа бас аль болохоор энэ нийгмийн сэтгэлгээг бас өөрчлөе гэсэн үүднээс тэр хэм маяг нь өөрчлөгдөж байгаа гэж асаа хэлж байна. Тэгэд үндсэндээ salaryman-ы амьдралын хэм маягийг зүгээр ингээд тавчхан өгүүлээд хэлэхэд за ихэвчлэн бол өглөөний 5 цаг 30 минутад босоод өглөөнийхөө ажлаа төлөвлөөд өглөөнийхөө цайгаа уугаад өдөр идэх хоолоо бэлдээж явдаг. За зарим тохиолдолд бүр мөн явах дундаа идэж явдаг. Тийм учраас одоо японочдын хувьд цаг хугацааг хэмнэж цагийг ашиглаж одоо байхын тулд ерөөсөө метрон дотроо одоо жижиг одоо хагас боловсруулсан бүтээгдэхүүн хоол ундаа метрон дотроос худалдаж аваад идэж явдаг. Ийм онцлогтой цагийг маш ихээр хэмнэж яаж одоо өөртөө илүү цаг гаргах вэ? Илүү гаргасан цагаа ажилдаа зарцуулж амжилтанд хүрэх вэ гэсэн одоо философитой гэж одоо хэлж байна. Япон улсын гайхамшигт Окинава арлын шууд нислэгтэй аялал 3 сая 700 мянган төгрөгнөөс 2 сая 690 мянган төгрөг болж хямдрлаа. За үндсэндээ японочд яагаад ингэж цагийг маш ихээр барьдаг юм бэ гэхээр ер нь ажлын цагаас хоцроод очно гэдэг бол энэ Япон хүний хувьд одоо маш тийм гутамшигтай зүйл гэж одоо үздэг. За өглөө би монголчуудын хувьд бол бас нийтлэг байдаг л да. Өчтөр ингээд унтцсан тэгээд ингээд оройчлоо 30 минут оройчлоо одоо юу сүртэй юм бэ гэсэн тийм ойлголттой байдаг бол Япон хүний хувьд бол 1 минут хоцорно гэдэг бол асар том шившигтэй зүйл гэж одоо хэлдэг. Яагаад энийг шившигтэй зүйл гэж хэлдэг вэ гэхээр японочдын хувьд одоо хөгжүүлж байгаа хамгийн гол одоо соёл нь хэм бол ичдэг соёл гэж одоо хэлдэг. Энэ ичдэг соёл гэдэг маань би өнөөдөр ингээд ажилласаа хоцорчлоо. За манай ажлынх намайг одоо юу гэж бодох бол өчтөр намайг арх уусан гэж бодох юм болоо эсвэл хувийн зохион байгуулалтгүй хүн гэж бодох болов гэд ерөнхийдөө тийм хамт олноосоо ичих соёл нь одоо дээд зэгтээ хөгжсөн байдаг болохоор японочдыг бас ингээд хөгжүүлж байгаа одоо гол соёл гэж одоо хэлж болдог. За ичих соёлоосоо гадна хамт олныг одоо дээдлэх үзэл гэж одоо хэлдэг. Тэгээ ерөнхийдөө хамт олон гэдэг бол ерөөсөө миний гэр бүл гэж одоо үздэг. Тийм учраас Япон хүний хувьд ерөнхийдөө хамт олонныхаа өмнө буруу үзэл хийсэн бол заавал өөрчлөлт гойд сурдаг. Гэхдээ өөрчлөх гоо гэдэг маань зүгээр уушлаараа гэж хэлээд хоосоо өнгөрөх биш. Чин сэтгэлээсээ өөрчлөх гоо чаддаг одоо тийм хүмүүс гэж бас хэлж болно. Их нухацтай хүмүүс гэж одоо хэлэх юм уу та. Одоо техник сэтгэлгээ одоо ямар ч юм хийсэн заавал одоо маш сайн хийх ёстой. Хоёрын хооронд одоо ингээ хийчих юм бол нэр хүнд нь ундаг. За ялангуяа манай монголчууд бол бас яг ийм байсан гэж одоо бас хэлж байна. Манай монголчууд бол тийм задгаа муухай улсууд бол биш. Одоо 7 хэмжиж нэг огтл гэж одоо хэлдэг шиг
Одоо хуучны тийм монгол хүмүүс маань бас тийм ховор болсон болов. За тэгээ мөн одоо Япон залуучуудын бас амьдралын хэм маягийг бас ингээ харж хахад амьдралын төвшин сайн ч муу ч бүгдээрээ тийм идэвх чармаалттай байдаг. Ерөнхийдөө мундаг сайн болцсон хойноо одоо би ингэж ажиллахаа болно гэсэн тийм зүйл байхгүй. Ерөнсөө анханасаа ажиллаж байдаг, ажилласаар байдаг. Ерөөсөө тийм цагийг хэмнэсэн тийм ард түмэг гэж одоо хэлж болно. За тэгээд энэ Токиогийн метрог болохоор одоо бас хамгийн том дарах одоо метрон дэлгүүр гэж одоо бас хэлж болно. Яагаад тэгэхээр энэ Токио чинь болохоор газар давгаараа одоо маш олон тийшээгээ чиглэсэн хонглоод байж байна. За энэ хонглыг одоо зүгээр ингээд харж хахад зөвхөн зорчих газар биш. Энд бол одоо бүхэл бүтэн ажлын одоо байр байж байна. Энэ дотор одоо хоолны газар, төргөн үйлчлэгээний цэгүүд, одоо татваргүй барааны дэлгүүрүүд, одоо маш олон хүмүүсийн ерөөсө бүхэл хэрэгцээг хангасан одоо зүйлүүд байж байна. Одоо бид Токио хотын Яманатогийн шугам дээр ирсэн байна. Одоо хамгийн их эд ачаалттай үе нь одоо ингээ 8 цаг одоо өнгөрч байна. За энэ хүмүүс одоо яг ямар үүрэгтэй ажилтдаг бэ гэхээр метроны бүх замыг ингэж шөлөөлж өгөөд хүмүүсийг одоо метрон цогтод тусалдаг. Хэрв суугаад хаалга нь харагдахгүй тохиолдолд бас цаашаа ингэж төлхөж өгч суулгадаг хүмүүс байж байна. А тэгээ бүгдээрээ нэг гоё тийм дохио зангаатай. 電車が発車しております。電車から離れてお降りください。Хаалга одоо чөлөөтэй байна гэж хоорондоо дохио зангаагаараа ярилцаад хаалгадаа бүгд хаагдсан явхад болно гэдэг дохиог өгөхөд галт тэрэгний машинист нь одоо хөдлөж явах жишээ нэ. Яг цаг хугацааны хувьд одоо маш их ачаалттай байгаа учраас ерөөсөө хэдэн хүн явж байгааг бол тоолж гарах гэдэг үнэхээр хэцүү. Маш их ачаалттай байж. Энэ шугамыг одоо ингээ харахад байна шүү дээ. Эд ачааллын үе болохоор Токиогийн одоо жижиг буудлуудаас яг Токиогийн төрөө чиглэсэн одоо хүмүүсийн нүүдэл ерөөсөө маш өндөр байж байна. За мэдээж одоо Токиогоос сая бид наашаага ингээд ороод ирэхэд баг хөнгөө шахам хоосоо ирсэн мөртлөө Токиогийн чиглэл болохоор ингээд маш их хүнтэй. За тэгээ энэ дээрээс бас ингээд ажиллаад харж байхад байна шүү дээ. Яг өглөөний 7-оос 8 хагасын хооронд ерөнхийдөө энэ ажлын одоо хамгийн өндөр ачаалттай ажилдаг. А бусад үед нь энэ хүмүүс болохоор ерөнхийдөө цөөрөөд одоо яг өнөөдрийнх шиг яг ингээ өглөөний цаг шиг юм олон болдоггүй. За тэгээ ийшээг ингээ харахад байна шүү дээ. Токио чиглэсэн урсгал одоо ингээд манай үзэгчид харагдаж байна. 4番線ドアが閉まります。ご注意ください。 Япон улсын гайхамшигт Окинава арлын шууд нислэгтэй аялал 3 сая 700 мянган төгрөгнөөс 2 сая 690 мянган төгрөг болж хямдарлаа. Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид ингээд Токио хотын одоо хамгийн одоо гадаад дотоодын хүмүүсийн ирж үзэх дуртай нэгэн сайхан доотлого худалдааг үзэх гэдэг хүрээд ирлээ. За энэ одоо ямар учиртай юм бэ гэхээр бид нар шөнийн 3 цаг 30 минутанд ирээд дугаар аваад одоо ингээд 5 цаг 50 минутын одоо доотлого худалдааг үзэх гэдэг ингээд хүлээгээ сууж байна. За миний хажууд ер нь нэлээд олон гадны дотны улсууд ирж гисэн доотлого худалдааг ингээд үзэх гэдэг ингээд сууж байна. За ингээд энэ хавийн одоо байдлыг ингээд ажиглаж байхад ерөөсөн маш олон хүмүүс одоо энэ дуудлага худалдаа ингээд давгдлаа түлээж байна. Яг жинхэнэ одоо дуудлага худалдааны үйл явцыг одоо үзэгч та бүхэндээ хүргэх болно.
Center. Японы автомашины оригинал сэлбэгийн Start Center. За дуудлага худалдааны хамгийн анхны групп нь 5 цаг 25 минутаас 5:50 хооронд. За багцаагаар 25 минутын дуудлага худалдаа болно. За өнөөдөр болохоор хамгийн ихний дуудлага худалдаанд 60 хүн орж байгаа. За 60 хүн гэдэг маань одоо Токиогийн хамгийн үнэтэй ресторан, одоо хамгийн одоо нэртэй суши хийдэг хүмүүс одоо энэ дуудлага худалдаанд орж байгаа. Дуудлага худалдаа явагдахын өмнө тусгай мэрэгжлийн улсууд ирээд энэ загсыг шалгаж үзэж байна. За нэлээд тийм махар зээтэрхүү маягийн багжаар тунагийн сүүл хэсэг рүү ингээд цохиж үзэж одоо загас нь одоо хэр шин байгаагүй шалгаж байна. Загсыг бас их олон янзаар бас шалгаж байна. Бас галаар бас шалгаж бас үздэг. Маш олон төрлийн арга байж байна. За тунаа бол яг яаж ирж байна гэхээр далай дээрээсээ ингээд баригдаад шинэхнээрээ одоо гүн хөлдөөцөө одоо орж ирж байна. Нилээн хөлдсөн. За дуудлага худалдаа яг одоо ингэж явагдаад эхэлчлээ. Токиогийн одоо дуудлага худалдаа бол яагаад ийм алдартай байдаг вэ гэхээр нэлээд олон жилийн өмнөөс одоо энд Токиод дуудлага худалдаа хийжсэн түүхтэй. За тэгээд зарим тохиолдолд одоо дуудлага худалдааны хамгийн доотлын үнэ нь одоо сайн чанарынхаа тунаа загснаас хамаарат за багцаагаар 1 сая одоо йенээс дуудаж эхэлдэг. Сушины рестораны эзлүүдийн дуудлага худалдаанд орохдоо үнийг нь одоо өсгөх зарчмаар бол явдаг. Мэдээж одоо үнийн хувьд бол мэдээж маш өндөр үнэтэй байдаг л да. За ялангуяа 2009 оны эдийн засгийн хямралаар Токиогийн дуудлага худалдааны үнэс нэлээд бага болсон одоо түүхтэй байдаг. За мэдээж Токиогийн бас нэлээд том рестораны эзэн $200,000 асар том хэмжээтэй тунаа загсыг одоо худалдаж авч Токиогийн суши хийдэг ресторануудад дэмжиж тэр тунаа загсаа бас жижиглэж хүмүүсийг бол дайлж загсныхаа бизнес хийдэг хүмүүсийнхаа сэтгэл санааг өргөжүүлсэн гэсэн тийм сайхан түүхийг бас ярьж ирсэн. За ялангуяа японочдын хувьд бол одоо сушиг хоол хийх урлагийн хувьд ерөөсөө хамгийн одоо дэлхий дээр номер 1 гэж одоо хэлж болно. За ялангуяа одоо Токиогийн суши хийдэг одоо сушины мастеруудын хувьд ерөөсөө хамгийн их тийм өрсөлдөөнтэй газар бид нар ингээд ороод ирсэн одоо хүлээж байна. За дуудлага худалдаа эхлэхийнхээ өмнө бас ингэж хонх дуургаад тусгай тавцсан дээр зогсоод загсныхаа дуудлага худалдааг одоо эхлүүлж байна. За ингээд загас маань зарагчлаа. Дуудлага худалдааны дууг ингээд сонсож байгаад ийм магтаал хэлж байгаа юм шиг ингээд нэг өгүүлсэн, шүлгэлсэн нэг тийм хагас дуулал маягтай ингээд дуудаад ингээд эхэлж байна. Их тийм сонирхолтой явж байна. За тэгээ энэ дээр сая дуудлага худалдааны хөлсүүд сая ингээд зогсоод хонх дуургаад дуудлага худалдаа гэснийг бол зарладаг. За энэ үед бол Токиогийн одоо хамгийн шилдэг одоо суши хийдэг Япон рестораны эзлүүд ирж энэ дуудлага худалдаанд оролцдог.
дуудлага худалдаа ингээд дуусныхын дараа загсаа худалдаж авсан усууд жижиглээд бас цаашаа гол зардаг. За дуудлага худалдааг ингээд сайн үзлээ. Үнэхээр одоо гайхамшигтай тийм Япончуудын одоо загасны хоолны соёлын нэлээд томоохон зүйлийг яг боддоор нэгэд үзлээ. Япон улсын гайхамшигт Окинава арлын шууд нислэгтэй аялал 3 сая 700 мянган төгрөгнөөс 2 сая 690 мянган төгрөг болж хямдарлаа. Одоо бид Цукичи загсны захаар аяллаа өргөжлүүлэн хүргье. Япончуудын амьдралын хэв маягийг үзэж танилцах хамгийн тохиромжтой газар бол Цукичи загсны зах. Ойролцоогоор өдөр бүр энэ зах дээр 2000 тонн одоо шинэхэн загас далай тэнгисийн бүтээгдэхүүн зарагддаг. Одоо нийт тонн дүнгээр одоо борлуулалтыг тооцох юм бол 5.5 сая Америк доллар буюу өдөр бүр 10 тэрбум төгрөгийн 8 хийгддэг. 900 гаруй загсны худалдаачид болон жижиг мохлогууд одоо шинэхэн загас далай тэнгисийн бүтээгдэхүүнээрээ олон төрлийн хоол зуушаар үйлчилдэг. За Япончуудын хувьд одоо энэ зах дээр ирж шинэхэн загсыг одоо амталж үздэг. Энэ монголчуудын хувьд хонины шинжил уусантай адил гэж одоо хэлж болно. За Япон хүний хувьд одоо Азийн бусад үндэстнүүдээс одоо ялрах одоо хамгийн гол шинж нь бол амтыг бол маш ихээр таашаадаг. Тэр хоолны одоо хамгийн гол одоо сайхан зүйл нь амтандаа байдаг гэж одоо хэлдэг. Ийм учраас Япончуудын хувьд одоо тэр газраас ирсэн амт, энэ газраас ирсэн амтыг дахиж амталмаар байна гэж одоо ярьдаг. Ялангуяа Япончуудын хоол болгонд, Япон ресторан болгонд тогооч болон өөрийн гэсэн амтыг одоо хийсэн байдаг. Энэ одоо Японы уламжлалт одоо галт тугааны одоо хамгийн гол одоо шинж гэж одоо хэлж болно. За Цукичи захын хамгийн идэвхтэй үе буюу ачаалттай цаг нь за өглөөний 5 цагаас 7 цаг хүртэл одоо дуудлага худалдаа явагдаад одоо 11 цаг хүртэл загсыг одоо жижиглэн одоо босод худалдаачдад зардаг. За бусад цагт нь одоо сушины маструуд болон одоо загсны мах идэж амжилтдаг. Одоо олон монголчуудын хувьд ажил нь одоо өндөрдөг. Загсны мах янзалж идэн гэдэг бол Япончуудын хувьд хамгийн хүндтэй нарийн ажил байдаг. За үүний дагаад одоо тусгай зориултын одоо олон төрлийн одоо хотхны урлан одоо дархны газрууд үйл ажиллагаа явуулсаар ирсэн төвхтэй. Тухайлбал 14-р зуунаас эхэлсэн Японы сэлэмний уран дархны хөгжил дэвшил цаашлаад 16-р зуунаас эхлээд Япончуудын хувьд галт тугааны хамгийн гол амтыг илэрхийлэх ган хотхны үйлдвэрлэл хөгжих суурь болсон гэж одоо хэлдэг. За хотхыг бол Япончууд галт тугааны амтыг тодорхойлогч гэж одоо үздэг. Сайн чанарын одоо хөх болон цагаан ангаар хийгдсэн утга нь тууна болон одоо бусад загсыг ганцхан удаагийн хэрчилтээр одоо төгс зүсэж махны эсийг гинтэхгүйгээр нурууны гол ясанд нь хүртэл нугарч за уян хатан байдлаараа үн цэн тодорхойлогддог. За Японы загас зүсгч одоо том утгыг зарим хүмүүс одоо сэлэмтэй андуурдаг.
Сүшиний чадварлаг тогоочийн хамгийн гол зэвсэг нь сайн чанарын удаг гэж хэлж болно. Японы галт тогооны сайн чанарын утга нь ихэвчлэн хоёр талд эрттэй байдаг. Сүшиний хутгыг ажиглаад ингэж үзэхэд ихэнх ер нь ихэвчлэн нэг талдаа буюу баруун талдаа эрттэй байдаг. Энэ бол загсыг бол маш сайн чанартайгаар зүсгэд зориулагдсан гэж хэлж болно. $214,000 yen. 東源正久さん、アワショップさん。 За энэ Японы загсны захын ингээ хутгны дэлгүүр дээр орж ирээд үзэж байна. За тэгээ энэ хүн надад сая хэллээ. Хамгийн үнэтэй загсныхаа хутгийг би танд үзүүлье гэж. За энэ хутаг багцаагаар 240,000 йен гэдэг байна. За багцаагаар 4,500,000 төгрөг юм уу та нэг $2,400 үнэтэй хутаг байна. Yes. Болгоомжтой байгаарай гэж. Маш ихтэй. Ерөөсөө энэ ардаа энэ хутгийг ингээ харахад байна шүү дээ. За ингээд нэрийг ингээд үзэх юм байна. Ерөөсөө энэ маш нарийнхан эрттэй. Маш эрттэй хутаг байна. За тэгээ энэ газар маань болохоор өөрөө энэ дэлгүүрийнхаа хутгийнхаа нэрийг ингээд энэ үнэтэй дэлгүүрийнхаа нэрийг ингээд энэ чинь хийцэн. Нэртэй сүши хийдэг хүмүүс энэ хутгийг худалдаж аваад бидний газар тус захиалаад өөрхийн нэрийг бас бичүүлдэг. Yes, our shops name. Shops name. За энэ дэлгүүр болохоор шүү дээ. Azuma Minamoto no Masasa гэдэг тийм дэлгүүр. Thank you. Present. Yes. Put on here. Okay. За Японд сүшиг зөвхөн эрэгтэй хүн хийдэг боломжтой. За учир нь эрэгтэй хүний гарын дулаан эмэгтэй хүнээс бага хэмтэй байдаг гэж үздэгээс гадна сүшиг бэлтгэхдээ маш хурдан цөөн үйлдэл хийж хийх болгондоо гараа хүд дуусанд дүрж гарын дулаанаа багасгадаг. Энэ сүшиний амтыг халуун гараар барьж муутгахгүй тулд хийгддэг үйлдэл гэж хэлж болно. Япон тогоочийг гаднаас нь харахад сүши болон будааны орон бэлтгэж байгаа нь харахад их амархан харагддагч. Бодит байдал дээр маш хэцүүгээс гадна сурахад гарын эв дүүгээс гадна Япон тогоочийн гарын амт будаа бэлтгэх нууц сүмсний амт зүсэлтгээд олон жилийг зарцуулж байж энэ урлагийг эзэмшдэг. Асава санаатаа хэлж байна. Одоо зүгээр шууд ингэ идэж бодно гэж хэлж байна. Энэ саяхан цүкижи захаас авсан шин загас. Ерөөсөө ямар ч ай хайдгүй идэж бодно гэж хэлж байна. Тона загас бас нэлээд олон янз байна. За энэ тоног бол би ерөөсөө урд нь идэж үзээгүй. Анга харахад нэг тийм яргаа загастай нэлээд төстэй тийм алаг тона загас байна. За Япончуудын хамгийн их идэх дуртай загас энэ байж байна. За энэ болохоор унаги гэдэг. За одоо энийг болохоор монголоор орчуулах юм бол могой загас гэж орчуулж болно. За ерөнхийдөө нэг юм савлсан унаги загас багцаагаар юу юм бэ? Заваа хүнд загас байна. Энэ ингээд 1300 йен гэдэг маань багцаагаар нэг 25,000 орчим төгрөгийн үнэтэй. Их сайхан загас. За ялангуяа Япончуудын хувьд энэ загсыг яг юунд их сайн байдаг гэхээр ер нь голцоо шүү дээ. Эрэгтэйчүүдэд их сайн гэж ярьдаг. За сая бидний дуудлага бодлоо бас зүтгэж загсны захаас ингээд загсыг худалдаж авсан хүмүүс авсан загсаа ингээд янзлаад давслаад ингээд худалдаа гаргахад бэлддэг. Гэтэ бидний нөгөө түрүү үзсэн том загс байгаа шүү дээ. За нэг иймэрхүү том тунаа гэсэн. За багцаагаар нэг 70-80 кг том тунаа загс гэж чинь нэг тунаа загс өнөөдрийн дуудлага бодлоос $6,000 зарагдсан. За багцаагаар нэг 70-80 кг гэж бодохоор ямар үн гарах вэ? Манай бодоод үзээрэй. Маш үнэтэй зарагддаг. Ялангуяа тунаа загс хэдий ч том байх тусмаа ховор дооц өгдөг. За хамгийн үнэтэй тунаа загс болохоор тийм цэнхэр тунаа загс гэж хэлдэг. Ерөөсөө маш амттай махтай.
За энэ иймэрхүү одоо далайн жижиг загснуудад мэдээж бас том тунаа загсныхаа үнэнд бас арай хүндэггүй. Гэвч бас боломжийн үнэтэй байна. За багцаагаар ерөнхийдөө ингээд үнийг бодоод үзээд байхад 1 кг тунаа загс за 30-аас 40 долларын үнэтэй одоо энэ Японд зарагдчих. Токиодоос амьдралын өртөг бас нэлээд өндөр мөртлөө загсныхаа загтайгаа ингээд харьцуулаад үзэх юм бол бас нэлээд боломжийн үнэтэй гэж одоо хийж болохоор. Бидний хувьд одоо яг энэ Токиогийн төв цукиши захын хажууд загас одоо сашими суши идэх юм бол бас нэлээд хямдхан идэж болж байна. Сайн ингээд нэг жижигхэн ингээд саван дээр авахд нэг 10 доллараар бас нэлээд их хэмжээний загас ингээд идээд сайхан амтлаад явдаг. Тэгээ манай асаа сайн над хэлсэн айх аюул байхгүй хамгийн гол нь шин загас гэдэг учраас идэхэд ямар ч аюул байхгүй гэж хэлдэг. Сайнара. Япон улсын гайхамшигт Окинава арлын шууд нислэгтэй аялал 3 сая 700 мянган төгрөгнөөс 2 сая 690 мянган төгрөг болж хямдрлаа. Аялын тойрог нэвтрүүлэг орон бүтээлчид Тура Фугу гэдэг нэртэй Япон ресторанд ороод ирлээ. Одоо Япончуудын одоо хамгийн одоо үнэтэй тийм хуур дантай хоолнуудын нэг одоо Фугу гэдэг загсаар хийсэн хоолыг бид заавдагч. За миний саяны одоо энэ харж байгаа зүйл болохоор Фугуг загсны одоо сэлүүр байна. За энэ сэлүүрүүдийг ямар учиртай гэхээр одоо Японы үндэсний сакэн дарсанд ингээд хийсэн сэлүүрийг авчираад сая тогооч нь бидний сая хэлэхдээ галаар ингэж шалгаж энэ загсныхаа сэлүүрийг ингэж бас баримт үзүүлээд тэгээ ингээд бас зоог. Тэгээ энэ загсд нь бас их тийм учир жанцантай хоол юм байна. Ямар учиртай хоол юм бэ гэхээр энэ загсаар одоо хоол идэг тогооч ерөөсөө Японд бол хуруу дарам цөөхөн байдаг. Тусгай эрг авч иж одоо энэ загсаар одоо хоол үлддэг. За энэ загсуудыг ямар учиртай загс гэхээр одоо Японд байдаг одоо далайгаас одоо барьдаг нэлээд алдартай загс байгаа. Энэ загсны мах нь маш хүчтэй хор ялгаруулдаг учраас энэ загсыг маш одоо нарийн аргаар тусдаа тогооч ингэж боловсруулдаг. Аман ярианаас ингэ сонсож яхад Фугу загсыг буруу боловсруулад гэдэг амнасаа алдсан хүмүүс байж идэг. За бидний хувьд бол айх аюул байхгүй. Дээд зэрэглийн одоо Япон ресторан тогооч нь бүр тусгай бэлтгэгдсэн учраас нэг тэгж айх аюул байхгүй гэж хэлж байна. За одоо бидэнд одоо ингээ үзүүлж байна Фугу загсыг ингээ сонгонтой. Доороо нэг тусгай юм цуутай. За тэгээ ингээ ямар ч байсан ихний ээлжинд Фугу загсаар ингээ хийсэн жижигхэн Фугу загстай юм салатыг бүдэд авчирж илжээ. За ямар ч байсан нэг идэд үзье. Хүндүстэй бол маш төстэй харагдаж байгаа боловч энэ бол загсны хайрсан юм байна. Ингээ сайхан цуундаа хийсэн сонгонтой. Бас баг зэргийн тийм лимоны амт байна. Өрмөц амттай цууны амт байна. Энэ Япончууд бол загсыг бол идэхдээ маш олон төрлийн одоо амттнаар ажирлж иддэг. За энэ Фугу загс нь болохоор өөр ингэсэн тусгай орц найрлагатай. Энэ Фугу загсыг боловсруулдаг тогооч хүн одоо өөр өөрсдийн гэсэн нарийн аргатай байдаг учраас тэр аргаа бас хүнд үзүүлдэг. Японы бас мэрэгжлийн хяналт гэж хэлэх юм уу да. Тийм газараас одоо Фугу загсээр одоо хоол идэх хүнд тусдаа одоо эрх олгодог. За ялангуяа Фугу загсаар хоол хийснийхаа дараа загсныхаа үлдэгдлийг тусгай төмөр хайрцагт хадгалаад гаднаас нь ингээд төвждөг. Ямар нэгэн тохиолдолд одоо хүний эрүүл мэндэд ч юм уу амнаас нь аюул тохиолдсон нөхцөлд мөн тохиолдоогүй ч байсан гэсэн тэр төмөр хайрцгийг номгойлгож яаж одоо хэрхэн боловсруулсан байна гэдэг талын одоо мэдээлэл авахд тэр хайрцгийг бас хадгалдаг. Одоо ийм учиртай. За бидэнтэй хамт сууж байгаа хүн болохоор одоо Осоо сан гэдэг Монголд бас бизнес эрхэлж байгаа. Монголыг бас нэлээд сайн мэдэх хүн байгаа. Тэгээ биднийг бас өнөөдөр Японоор аялж байгааг бас дуулаад биднийг бас нэг тийм сонин содон хоолыг амсуулыг зориу биднийг дагуулж ирсэн.
Осава сангийн одоо найз одоо энэ одоо өсгөө болохоор энэ ресторанд одоо бас ажилтдаг. Энэ хоолыг бас тайлбарлаж ингэж ирсэн одоо хүн байгаа. この湯引きはフグというのは鱗では熱湯に入れて冷水に入れて刻むとこういう状態。まとめて取って、За фугу загсан гэдэг ороод ирлээ. За энэ загсан ямар онцлогтой вэ гэхээр штэ. За 1 мм-ээс бараг илүү тийм нарийнхан зүсэх ёстой. Яг нэг одоо би ингэж харахад байна штэ. Нэг тийм нарийнхан цаас шиг. Тэгээд ингээд цуундаа дүрээ. За ингэж идэх юм байна да. Загсных нь махан бол тийм гоцгой амт байхгүй. Яг ерөөсөө амч амтгүй юм шиг. Гэтэ цуутайгаа дүрээд идэхээр маш сайхан байна. Ширхгийн ингэж бодож хэлэх юм бол загсны махан нэлээд тийм хатуу гэж одоо хэлмээр тийм загс. Ирзэнэрхүү гэх юм уу да. Тэгээд амт нь одоо манай монголчуудын мэддэг тийм зарцаа махтай нэлээд төстэй байна. Тийм. Санагдчих. Бидний харж байгаа нь төрсөрхөө хахад ийм загсны төрс шиг нь болохоор цагаан манжиг нухаад тэгээд дээрээс нь цууг хийсэн одоо ийм би түрүүн харсан энэ фугу загсны төрсөн болоо гэж одоо бодож ирсэн. За тогоочин сая сонин юм хийлээ. Савтай ингээд цагстай цаас авчираад дээрээс нь цаасан дээрээ ус хийгээд ингээд цаастай ингээд шүд болгож чинь. За энэ цаас болохоор тийм онцгой цаас байна. За ингээд уурж бол болж энэ цаас бол. Цаас гэдгийг манай үзэгчид бас мэддэг. Урагдаж бол болж. Гэхдээ энэ цаас мөртлөө ус нэвтрэхгүй ингээд сайхан шүд хийгээд байна. За энэ болохоор тийм онцгой хоол юм байна. За хамгийн сүүлчийн одоо фуга загсаар хийж байгаа одоо сүүлчийн хоол манад орж ирж байна. Энэ болохоор ингээд Японы алдартай мөөгтэй шүү. За зөндөө олон сайхан ингээд хамтлагчтай өнөөдөр хэмжтэй. За тэгээд энэ шүл маань их учиртай шүл юм байна. Ямар учиртай бэ гэхээр шүү. Фуга загс гэдэг бол тийм ховор загс биш. Олдоц одоо нэлээ ихтэй загс. Гэхдээ энэ загс яагаад ийм үнэтэй болж байгаа бэ гэхээр энэ загсыг боловсруулж одоо хийдэг хүн бол маш ховор байдаг учраас хүмүүс одоо фуга загсыг барьсан хойно за энэ загс аюултай гэж буцаага тавьдаг. Яагаад гэхээр энэ загсыг боловсруулж тэр болгон боловсруулж чаддаггүй. Тогооч нь ерөөсө гарын 13 дотор багтахаа тийм цөөхөн байдаг учраас энэ хоол бол маш тийм онцгой хоол байт юм байна. За тэгээд Японы бас хүн бүхэн одоо энэ хоолыг фуга загсыг бас идээд байх бол тэр болгон одоо боломж ядгүй. Яагаад гэвэл маш үнэтэй тансаг хоолнд ордог. За тэгээд хоолны газрын онцлог одоо тогоочийнх нь одоо гар гэдэг шиг тогооч болгоных нь одоо гар онцлогоос нь хамаараад энэ соус нь нэлээд нууц байдаг. За соусаа бол мэдээж эдгээр бол гэртээ бэлдээд ирдэг. Тогооч болгоны одоо соус амт нь тустай байдаг учраас ресторан болгонд одоо энэ амтыг бас амтлан гэдэг бол бас тийм ховор тохиол байт юм байна. 順番としては湯引きという фугу загсны тогооч хэлж байна л да. Энэ загсыг бол би ингээд боловсруулж би маш олон жилийг зарцуулсан. За одоогийн байдлаар би ингээд 40 гаруй жил одоо энэ ресторан тогооч хийж байгаа. 雑炊を召し上がっていただいてフィニッシュです。 За одоо бидний одоо сая хийжсэн одоо ингээ хоол маань одоо ингээ болж байна. Сайхан өнөр өнөж байна. Япончууд бол яг энэ фуга загсыг амтнд нь болохоос илүүгээр тогоочийн урд чадвар. За аманд амтгаж байгаа тийм гоё жаншлуураас болж одоо энэ фуга загсны амтыг таашаад. За тэгээд фуга загс маань одоо ингээ энэ соусандаа ингээ хийхээр маш сайхан амттай болдог. За соусын ингээ ерөнхийдөө амтлаад ингээ үзэхээр маш олон төрлийн амт гарч байна. Жимс амттай байгаа юм шиг цаана тийм үлгэ мэдэг тийм халуун ногоо. За тэгээд дээрэс нь тийм цагаан гаач юм уу тийм уруул чимчинсэн нэг тийм онцгой амттай. Аригато маш тийм сайхан байна.
Тэгээ та тэгээд одоо энэ нэвтрүүлгийг бас бэлтгэхэд бас их тусцаа үзүүлж Японы одоо зан заншил олон сайхан зүйлийг одоо үзүүлсэн одоо Ноён Асава за хатагтай одоо Юко одоо бас маш их баярлалаа. Аригато мас.